За 5 дугаар ангийн сурагчид даалгавраас хийж байгаа биз дээ. За өнөөдөр би танарт уг хичээлээр өмнөх хичээлээ баттгаад мөн анхааруулжтай зүйлүүдийг бас дахин сануулъя гэж бодсон байгаа. За бид нар үгийн язгуур дээр нэлээд алддаг. Үгийн язгуур одоо жишээлбэл хатагтайгаасаа гэдэг үгийг задлаа гэхэд хат гэж задлагдаг байхгүй юу хүүхдүүд? Хат. Цааш задрахгүй утас хэсэг нь хат гэж байгаа нь зөв боловч, зөв юм шиг боловч энэ үгийнхээ үндсээр бол хатагтай гэдэг үгийн яг язгуур нь болохоор хатан гэж. Хатан. За ийм нийлээ хэдэн үгнүүд байгаа. Тэгэхээр тийм учраас багш нь тийм жаахан яригтай үгнүүдийг төвж авсан байгаа. Хатан гэдэг язгуур. За бид нар ихтэй гэдэг дагавар үлдсэн. Ихтэй гэдэг дагавар үлдсэн. Нэрээс нэр өгдөх дагавар. Хатагтай. За одоо нааш анхаарах хандуулаарай. Одоо хатан ихтэй гэдэг дагавар нэмлээ. Ихтэй гэдэг дагавар нэмлээ. Хатагтай гэдэг үг үүсэж байгаа. За тэгээд хатагтайгаараа аар гэдэг бол харьяалын тийм язгуурыг нөхцөл. За энэ дээр 6 явчих. Язгуур, дагавар, нөхцөл. Хамаатуулахын нөхцөл тийм ээ. За одоо тэгвэл бодлого гэдэг бол яг уг үндсээр байгаа. Бодлого. Үгийн цааш задрахгүй утгад хэсэг нь бодлого. Бодлого тайгаа гэдэг үг нь бодлого. Язгуур нь бодлого. Лог гэдэг нь дагавар. О гэдэг нь нөхцөл. Язгуурын дараа дагавар заавал байна. Тэгээд нөхцөл байна. Язгуурын дараа шууд нөхцөл бас байж болно. Харин энэ хоёрын байр бол хэзээ ч солигдож болохгүй. Язгуур орж ээж, дагавар орж ээж, нөхцөл орох. Язгуурын дараа шууд нөхцөл орж болно. Жишээлбэл аав гэдэг язгуур. Тэндээ аавын нөхцөл орж байна. За мөн малчин нэлээд хэдэн одоо бүтээврээр задлж байгаа үг байгаа. Малчин. За малчтын хараа гэдэг үг. За хүнсүдээ чуулсаад малчтын хараа орлоо гэж өгүүлбэр байлаа гэхэд яаж задлах вэ гэхээр мах чин дэ аса. За энэ тань дагвар дээр дагавраа чэйжлэхгүй дагвар дээр жоохон бодлого болохоос бусад нөхцөл дээр бол гай байгаа. Яг гэвэл тий ялгааллахын нөхцөлийг их сайн ойлгосон. Олон тооны дагварыг бас нөхцөл гэж ингэж ойлгоод байдаг. Тийм учраас олон тооны дагвар гэж явна. Харьяалгын тий ялгааллахын нөхцөл, гарахын тий ялгааллахын нөхцөл, хамаатуулахын нөхцөл. За одоо бас хатагтай гэдэг үгтэй адилхан энэ малчин бодлого энэ төр бол амархан тийм үү? Сурагчдын гэдэг бол бас амархан. Нохтороо гэдэг үг байна тийм ээ, олон нохоо. Үгийн язгуур нь болохоор юу орчиж байгаа? Нохоо. За энэ язгуур нь нохоо. Нэг нохоо бол нэг нохоо. Нохоо гэвэл нэг нохоо. Нохот гэвэл олон нохот. Олон тооны дагавар болчихж байгаа. Тэгээд хамаатуулахын нөхцөл болж байна тийм ээ. Биш. Хамтлагын тий ялгалтын нөхцөл. За түүн дээр үйлдвэрийн тий ялгалтын нөхцөл. Нөхцлүүд ингээд зэрэгцэж бас орж болно. Энд ингээ 3 нөхцөл цугаар орсон биз дээ. Нохоо язгуур, нөхцөл, нөхцөл, нөхцөлийн тий ялгалтын нөхцөл. Хамгийн сүүлд байрлаж байгаа энэ ерөөсөө энэ үгний хамгийн сүүлд байрлаж байгаа эдгээр бол дандаа хамаатуулахын нөхцөл. За бас энэ дээр 4 гарч ирнэ. Элгэвчнийхээ гэдэг үгэн дээр. За уг үгийн язгуур нь болохоор элэг гэдэг үг байхгүй юу? Элэг. За гэхдээ эвчгээд нэрээс нэр бүтээх дагавар залгасан чинь энэ дээр 4 гарч ирж байна. Ямар 4 гарч ирж байна?
За энэ дөрмийн бүлэгчийг багш нь хичээлээ. Гэгүүлэгчээр төгссөн үгэд гэгүүлэгчээр хэлсэн залхуур залхахад Бадархай ажлын шилжин гэгдэж. Энд байсан Бадархай ажил энд орж байгаа. Тэгээд элгэвчнийг гэдэг энд байсан ард орчиж байгааз. Тэгээд нийхэ гэдэг элгэвч nii гэж задлаад байдаг байхгүй юу? Хүмүүс энэ дээр их алддаг байхгүй юу? Тэгэхээр энэ үсэг байхгүй. Элгэвч ийхэ, элгэвч гэж задлаа бас байхгүй. За, тэр хэлхийн улмаас гарч ирж байгаа гэгүүлэгч үсгүүдийг бол ерөөсөө яаж болохгүй. Тооцож болохгүй. За мөн сурагчдын гэдэг үг байна тийм ээ сурагчдын. За язгуур нь болохоор сур үйл үгээс нэр бүтээх дагавар сурагч. Тэгээд сурагч гэхээр ганц тоо мөн дээд дагавар залгуулаа. Энэ бол язгуур. Энэ дагавар дээд дагавар залгуулаа сурагчд. Нэг сурагч ганц тоо сурагч гэхээр олон тоо гэхээр харьяалахын ялгалын нөхцөл. За ингээд үгийн бүтээврээ сайн ойлгосон байхад их олон юм мэдчих авч байгаа байхгүй юу? Үгийн язгуураа мэдээд авчиж байгаа. Үгийн одоо үндэс гэж юу юм бэ? Тэрийгээ мэдээд авчиж байгаа. Мөн тий ялгалынхаа нөхцлүүдийг мэдж जैन дагавар дээр их алдчих байгаа шүү хүмүүстээ. Дагавар дээр буруу задлаад одоо сая онлайн хичээл дээр үг задлуулахаар бас дагавар дээр бас төөрөлдөд юм байсан. Тэгээд хичээлдээ идэвхтэй сайн оролцоод хичээлээ сайн давтаад даалгавраа сайн хийгээл ингээл хичээлийн хамгийн гол нь онлайн хичээлдээ орж ирэх шаардлагатай энэ хүүхдүүд. За энэ удаа ингээд бүгдээ үгийн бүтээврээ сайн давтлаа.